Хэнти аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндрхан телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Утаг 21 телевизийн орон нутаг дахь инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг цаг алдалгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 97. Сайн бацхан үзэгчтэй өндөр хаан мэдээллийн хөтөлбөр үзэгч танд хүргээд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулно. Ингээд та бүхэндээ Хэнти аймаг Чингис хотод бол өнгөрсөн мэдээллүүдийг танилцуулъя. Эхний мэдээ. Өнгөрөх онд бензин шатхуйн нь 5-аас 6 удаа нэмэгдсэн. Хэнти аймагт Петровс, Эмойл, Шунхлай, Сод Монгол, МТ гэсэн шатхуун тухай станцууд үйл ажиллагаа явуулдаг бол одоогийн байдлаар МТ Петровс А92 шатхууны үнэ 1920 төгрөг, Шунхлай 1930 төгрөг болж нэмэгдэж байгаа маа. Үнэн нэмэгдэхээр цаанаа үнэн нэмэгдлэгээ нэмчихдэг. Хямдрахаар нь хямдруулдаггүй гаж тогтолцоо шатхуун түгээх станцууд буюу нефть импортлогчдод тогтоод удаж байгаа. Тодорхойлбол Хэнти аймагт энэ сарын 2-ноос эхэлж бензиний үн дахин нэмэгдэж А92 бензин литр тутамдаа 1920-аас 1930 төгрөг болоод байна. Энэ талаарх мэдээллийг орон нутгийн ажилтнуудаас нь авах гэсэн боловч мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн ч бид бүхэн төвийн удирдлагуудаас нь утсаар асуусан ч үүнийг холбогдох байгууллагууд 3, 4, 5 дугаар сард гадаад зах зээлийн үн өссөн. Үүнтэй холбогдсон шатхууны үн нэмэгдсэн гэх тайлбарыг өгч байна. Байна. Сайн байна уу? Энэ Петровс компани зүүн бүсийн менежерийн утасны дугаар мөн үү? Тийм байна. Энэ зүүн бүст яагаад одоо бензиний үн нэмэгдэх болов? Энэ тал дээр бас тайлбар мэдээлэл авахад бид бүхэн залгаж байна. Хаанаас ярьж байгаа юм бол? Орон нутгийн телевизээс ярьж байна. Аймгийн. За. Яагаад бензиний үн нэмэгдэх болсон юм болоо? Энэ гадаад үн нэмэгдэлтэй холбоотой. Гадаад үн нэмэгдсэнтэй холбоотой гэж өмнө нас гадаад үн ямар байгаад яг хэдэн төгрөгөөр нэмж одоо хэлбэлцэж байгаа юм бол? Юу яасан байгаа? Өмнөх сарынхаа үн 5 сарын өмнө. Бараг нэг 92 дээр ихэд бараг $100 нэмэгдсэн байна. Төгссөн дээр ихэд нэг $40-50 нэмэгдсэн байна. Ийм шалтгаантай да. Эргээд бас одоо энэ бензиний үн манд буурах боломжтой юм болов энэ тал дээр? Тэр нь бол гадаад үн буух юм бол буцаага буух боломжтой. За. 2018 онд бензин шатхууны худалдаа эрхлэгчид шатхууны үнэ 5-аас 6 удаа нэмж 2 дугаар сарын 7-ны өдөр уул уурхай хөнгөн үйлдвэрийн яамнаас шатхууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатхууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах заалтыг хэрэгжүүлж шатхууны үнийг литр тутамдаа 100 төгрөгөөр бууруулж байсан. Тухайн үед салбарын сайд нь шатхууны үнийг үе шаттайгаар бууруулна гэж мэдэгдэж байсан ч эсэргээрээ алхам хийгдсээр байгаа нь жолооч нарт хүн дээр тусч байна. Мэдсэн ч үгүй ахын одоо нэг одоо явж байгаад ирсэн жил нэмэгдсэн л байсан. 1990-тэй байлоо да. 1790-тэй байлоо. Тэгээ одоо 8850 болцсон л байлаа. Одоо бүр 1920 болцсон. 20 болцсон байж харсан. Би тэгвэл уржиг дээр авсан. Тэгвэл дөнгөний харлаг би бензин юм шүү дээ тэгвэл. Тэгээ энэ нь бас ер нь яг энэ жолооч нарт ер нь хэрхэн яаж хүн дээр тусдаг вэ ер нь? Ер нь яхад ер нь тэгээд улмал хүн дээр нэстэй. Нэг таксинд явахад нэг тэгээд нөгөөх нь улмал тойр ягаад одоо тэгээд такси нэмэх болно да айгуул нэмэхээс араа яхад одоо юу 2000 болчихог байгаад 60 нэмчихгүй л баг. 2000-аас дээш бол тэгээд айгуул нэмэх л болох баг. Одоо хэцүүгээд яах вэ? Нэмчил байхаас яах вэ? Тэр дээрээсээ зориуд нэмж байгаа юм байна. Тэрнээс юмар колонкийн хүмүүс юмар нэмж байгаа шүү дээ. Та содоос би одоо ер нь сая л авч байгаа. Урд нэг их авдаггүй маа. Одоо хэдэн төгрөг нэмчихэд байгаа? 1920. Одоо 1920. Тэнгөр нэмчихсэн байна уу? Хан тэнгөр ерөөсөө очиагүй. Мэдээж ямар таатай байх вэ тий? Чи нэг 10 литр бензин авах байсан бол 8-ыг л авна шүү дээ. 8-аар 1 л авна шүү дээ тий. Тэгээ одоо 1000 хэлээд нэмэргүй л дээ. Хэнти аймагт Петровс, Тис петролиум, Жастол, Шунхлай, Эмойл,
Сод Монгол МТ гэсэн шатхуун түгээх станцууд үйл ажиллагаагаа явуулдаг бол одоогийн байдлаар МТ Петровис 92 шатхууны үнэ 1920 төгрөг, Шунхлай 1930 төгрөг болгоод байгаа бол Сод Монголын хувьд одоогоор үнэ нэмээг байгаа юм а. Мөн цаашид зах зээлийн үн нэмэгдвэл шатхууны үн нэмэгдэж, буурвал шатхууны үн буурах болсныг албаны их сурвалжууд онцлог хэлж байна. Мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээ. Хинтээ аймгийн Дэлгэргаан суманд байгалийн нөөцийн хамтын менежментийн хэрлэн тоонот, хэрлэн гол нөхөрлөлүүд байгаль хамгааллын жижиг төслийг бие даан хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа Хинтээ аймгийн Дэлгэргаан суманд болсон юм а. Дэлгэргаан сумын хэрлэн тоон багийн нутаг дэвсгэрт байгуулагдсан байгалийн нөөцийн хамтын менежментийн 6 нөхөрлөл ДРЧ консерванс байгууллагаас зарласан жижиг төслийн уралдааны хүрээнд төслүүдэд бишиж ирүүлснээс хэрлэн тоонот болон хэрлэн гол нөхөрлөлүүдийн хамтран бичсэн төсөл хэрэгжснээр шалгарч төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. За бид хэрлэн тоонд нөхөрлөл нь 2017 оны 11 сард нөхөрлөл байгуулсан. Тэгээд 2017 оны 19 сард менежмент төлөвлөгөө батлаад тэрнийхээ дагуу ажиллаж байгаамаа. Тэгээд сая нутгийн иргэдэд түшгэлсэн байгаль хамгаалал жижиг төслийн хүрээнд бид нар ховор амтд хөв цөөрөн байгуулах тийм төсөл хийж гисэн юм аа. За тэгээд тэр төсөл маань хэрлэн гол нөхөрлөлтөөгөө одоо зэрэгцэж явждаг нөхөрлөлтөөгөө хамтарч ихээр төсөл саналаа бид явуулсан юм аа. Тэгээд шалгарлаа. За тэгээд төслийнхөө нээлтийг өнөөдөр 5 сарын 1-нд хийж байна. За энд ерөнхий бос сургуулийн сургуулийн хүүхдүүдийн хооронд байгаль хамгаалах эсээ уралдаан гар дургийн уралдааныг зохион байгуулж байна. За мал өхөн иргэдтэй бол одоо бэлчээрийн даастаа тохируулж мал сүргээ өсгөж ер нь одоо тэгээд тэжээлийн ургамал тавихгүй бол бидний мал ер нь хаврын хаварт бэлчээрийн хомсдолд орж ер нь хэцүү байдалд орж байгаа байна. Ер нь сүүлийн 3 жилд их ажиллагдаж байна. За манай сумдын удирдлагууд ер нь цаашаа төвлөж авч байгаа. За манайх бол яг тэнцгийн зүгээс нутгийг дэвшигсэн байгаль хамгаалал гэдэг төслийг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа. Тэгээ яг энэ саяын өнгөрсөн 3 сард бид нэр ингээд нөхөрлөлтийн дунд нэм жижиг төслийн уралдаан гэж зарлаж байгаа байхгүй. Тэр нэг одоо яг танаа нөхөрлөл шаардлагатай байгаа. Байгаль хамгаалах гэдэг юм уу? Эсвэл танаа нөхөрлөлийг орлогын нэмэгдүүлэхэд шаардлагатай байгаа тэр үйл ажиллагааныхаа төслийг ингээд бичиж өгөөд бидээр дэмжих боломжтой байна гэдэг уралдаан зарлаа. Тэгээ ерөнхийдөө бас 6 нөхөрлөлөөс нийтдээ 5 төсөл ирсэн. Тэгээд бас манай төслийн багийнхан бас 27 нөхөрлөлтэй хамтж ажилладаг шүү дээ. Тэгээд манайхаас нэг 5 төсөл очоод тэгээд эндээс яг хэрлэн гол хэрлэн тоонот гэдэг 2 нөхөрлөлийн бичсэн энэ зэрлэг амьтдын мониторингийн үйл ажиллагаанд малчтын оролцоо сэдвтэй одоо төсөл маань шалгарсан байгаа. Тэг өнөөдөр бид нэр хамгийн гол нь цаанаасаа бид нар бас малчтыг чадварчлах сургалтанд бүтэн 2 жил хамруулсан тийм учраас тэр сургалтууд дээр одоо олж авсан мэдлэгээ малчд бас энэ төслийг хэрэгжүүлэхдээ ашиглаж байгаа. Одоо нөхөрлөлийн хурлаа хэрхэн хийх ёстой вэ? Яаж хамтарч нэгдэх ёстой вэ гэдэг юм уу те? Тэр олон сургалтад хамрагдсан учраас тэр олон сургалтын үр дүнгээ бид нар жижиг төслөө ингээд хэрэгжүүлэхэд ашиглаж байгаа. Тийм учраас бид нар цаана одоо төслийг хэрэгжүүлэхэд шаардлагууд байгаа. Цаана одоо тэгээд заавал нээлтийн үйл ажиллагаатай байх ёстой. Нөхөрлөлийн хурлыг одоо хамтран гэж хэлэлцэн байх ёстой гэдэг шаардлагууд тавигдаж байгаа. Тэгээд яг энэ тэр одоо цааны сургалтаар олж авсан мэдлэгээ ингээд хэрэгжүүлэхийн тулд энэ бас нээлтийн үйл ажиллагааны зохион байгуулж байгаа. Тодорхойлбол хэрлэн тоонот багийн 2 дугаар нөхөрлөл зэрлэг амьтдын мониторингийн үйл ажиллагаанд малчтын оролцоо сэдв төслийг 2 сарын хугацаанд хэрэгжүүлж хамтын хүч эв нэгдэл зохион байгуулалтын цар хүрээ үр нөлөө ямар ач холбогдолтой байж болохыг үлгэрлэн харуулахаар болсон бол арга хэмжээний үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зүйн уралдаан эсэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж шилдэгүүдээ тодруулж шагналыг нь гардуулан өгсөн юм а. Одоо нэг манай монголчууд одоо ингээд хогоор дүүргэж байгаа. Тэгээд бид нар одоо нэг өөрийнхөө гэр орныг цэвэрлэх шиг яагаад байгалаа цэвэрлж болохгүй гэж байгаль одоо бид бүхэнд гоёмсог тансаг орчинд амьдраасаа цэвэр агаар амьсгалаасаа гэсэндээ бүх юмаа зориулж байна. Харин бид нар тэрийг мэдлгүй хогоор дүүргээд утаагаар бохирдуулаад ер нь л амар сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тийм учраас би нэг энэ ихийг амар бичгийг их хүссэн. Тэгээд хүссний эцэст ингээд
байр эзэсэндээ амар их баярлж байна. Нөгөө оролцож байгаагүй өмнө нь манай сум нэг эсээ бичлэг уралдаан болсон. Сургуулаа энэ сумаа яаж тогтжуулах гэдэг эсээ бичлэгийн уралдаанд надад тэм сонирхол төрөөгүй. Харин байгаль бол бидний гэр бүл гэдэг энэ сэдв ихэнд бүр надад бүр маш их таалагдсан. Тэгээд маш их таалагдсан. Тэгээд өөрөө нэг бичмээр санагдаад тэгээд өөрөө ирэхгүй ингээд амар гой ундарч гарч ирээд өөрийнхөө бодсон бодлоор зүгээр бичсэн байгаа. Төслийн санхүүжилтэд 4 сая төгрөг бөгөөд Хэрэлдэн тооны багийн 2 дугаар нөхөрлөл нь зэрлэг амьтны мониторингийн үйл ажиллагаанд малчдын оролцоо төслийн хүрээнд нөхөрлөлүүд сумдын байгаль орчны мэргэжилтнүүдтэй хамтран улсын тусгай хамгаалалтын газрын байгалийн нөөц газрын ангилд ордог. Хэрэлдэн тооны уулын буг аргал зэрэг зэрлэг амьтдын ундаалах усан хангамжийг сайжруулах зорилгоор хөв цөрөн байгуулах болон тухайн амьтдын мониторингийн судалгаа хийж мэдээллийн сан бүрдүүлэх юм а. Өндөөрхөн мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн танд хүрч байна. Дараагийн мэдээ. Хууль сахиулах их сургуулийн эзэлтийн талаарх мэдээллийг та бүхэн одоо хүлээн авч үзсэн үү? За, хууль сахиулах их сургуулийн 2019-оос 2020 оны эзэлтийн шалгалтын бакалаврын эзэлтийн шалгалтын журам бол батлагдаж одоо орон нутгийн цагдаагийн газар хэлцүүдэд бол хүрэлцэж ирээд байгаа. За, энэ удаагийн одоо 2019-оос 2020 оны одоо хууль сахиулах их сургуулийн эзэлтийн шалгалтын журам нь бол урд жилүүдэд бол тухайн орон нутгийн цагдаагийн газар хэлцүүд маань одоо эсхийг хүссэн одоо ерхий боловсролын сургууль төгссөн одоо хүүхдүүдийг бүртгэж аваад одоо хууль сахиулах сургууль руу цагдаагийн ерхий газраар дамжуулан шалгалтанд одоо оруулдаг байсан бол энэ жилээс бол ерөөдөө хууль сахиулах сургуулийн одоо тусгайлсан сайт байдаг байгаа. Хууль сахиулах сургуулийн www.liu.gov.cgmn гэсэн тусгай сайтад энэ сарын 25-ны өдрөөс 6 сарын 24-ний хооронд эсхийг хүссэн одоо хүүхдүүд маань өөрсдийнх одоо мэдээллийг шивж одоо бүртгүүлснээр одоо хууль сахиулах их сургуульд одоо эсэх одоо боломжийг бол бүрдүүлэх юм аа. За, мэдээж ерхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүд маань ээшийн оноо босоо оноо өгдөг тийм ээ. За, тэр шалгуур үзүүлэлтийг хангаж хууль сахиулах их сургууль бол тэнцэнэ. Энэ удаагийн одоо эзэлтийн шалгалтын одоо босоо оноог бол нийгмийн тухай мэдлэг 500 оноо, гадаад хэл 480, юуны математикийн шалгалтын дээр бол 480 оноо тус авсан байхыг бол шалгуур босоо оноо болгон одоо зарласан байгаа. За, тэгээд энэ хугацаанд эсхийг хүссэн энэ одоо ерхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүд маань хууль сахиулах их сургуульд элсэж орохдоо бол нийт 7 чиглэлээр ерөөдөө бол эсхийг цагдаагийн мэргэжлийн одоо чиглэлээр бол 7 чиглэлээр бол элсэлт авна. Тухайлбал нэгдүгээрт гэхэлэр цагдаагийн хууль сахиулагч үйл цагдаагийн ажилтны одоо анги буюу өдрийн анги 5 жилийн анги байдаг байгаа. За, тэр ангид эсхийг хүссэн хүүхдүүд мөн дээрэс нь эрх зүйч буюу одоо энгийн ангитай энгийн одоо эрх зүйч мэргэжлэр төгсөх анги ингээд сурахыг хүссэн хүүхдүүд цагдаа хууль сахиулах ажил чиглэлээр мөн мөрдөн байцаах алба хууль сахиулах ажил энэ 4 жилээр аюулгүй байдал буюу дотоодын цэргийн албаагчийн чиглэлээр нийт цагдаагийн ерхий газрын хэмжээний одоо 7 чиглэлд бол шинээр болсон хүчин эсвэж авахар одоо зардал одоо төгөөгдөд байна. Мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаа та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээ. Хинтээ аймгийн мэргэжлийн хяналтын газраас эрүүл зөв Монгол хүүхдийн төлөө сургалтыг Хэрэлдэн сумын 1-р сургуулийн 11-р ангийн 31 сурагчдын дунд зохион байгууллаа. Монгол улсын ерөнхийлөгчийн 60-р зарлиг үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Хэрэлдэн сумын 1-р дунд сургуулийн 11-р ангийн 31 сурагчид чанартай аюулгүй бүтээгдэхүүнийг зөв сонгож хэрэглэх, шошгын мэдээллийг хэрхэн зөв унших, хүнсний аюулгүй байдлыг хангахад хэрэглэгчийн дэмжлэг, ховонцор савны хэрэглээ, гараа хэрхэн зөв угаах, жимсгнийг угааж хэрэглэх зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа. За, хүнсний чанар аюулгүй байдал болон хүнсний баталгаад байдлын чиглэлээр энэ 2019 онд 19 ажлыг бол төлөвлөн ажиллаж байна. За, мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад сурчлагыг зохион байгуулах, мөн хүнсний гаралтай хурдаг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бол 400 гаруй зөвлөм сэрэмжлүүлгийг түгээн ажиллаад байна. За, мөн цаашдаа бол төрийн болон төрийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах, хүнсний чанар аюулгүй байдал болон аюулгүй үзүүлэлтээр бол шинжилгээ хяналтыг бол үнэхээр төлөвлөн ажиллаж байна.
За өнөөдрийн байдлаар бол 1-р сургуулийн сурагчдад хүнсний чанар аюулгүй байдал, шошгын мэдээллийг хэрхэн таньж мэдэх вэ гэдэг талаар бол сургалт хийхин хажуугаар бол мөн дадлаг хийх зорилгоор бол хилцүүлэг хэлбэрээр бол зохион байгуулагдж байгаа нь бол бас онцлогтой байна. За цаашдаа бол манай хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газрууд маань бас анхаарах асуудлууд бас байна. Тухайлбал бол хүнсний түүхий бүтээгдэхүүний шинжилгээний бичиг болон баталгаат байдлыг бүрэн гүйцэд авч байх. За мөн хоол үйлдвэрлэлийн газрын нийтийн хоолны зорилготой технологийн гормыг алдагдaltaгүй зөрчихгүй байх. За тухайн байгууллагт ажиллаж байгаа ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчлэгтэй хамрагдсан байх. Эдгээр шаардлагуудыг бол хангаж ажиллах нь бол зайлшгүй шаардлагатай байна. Мөн сурагчдаас хоол үйлдвэрлэлийн газар болон худалдаалах үйл ажиллагааг хэрэглэгч үнэлэх хяналтын хуудасаар үнэлэг авч цахим бүртгэлд орууллаа. Сурагчдад дээрх мэдээллийг өгснөөр үүсч болох аливаа эрсдлийг тооцсон сонголтоо зөв хийснээр хоол хүнсний гаралтай халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой юм а. Үзэгчдээ өнөрхөн мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Маргаашийн мэдээллээр иргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчдээ. Хэнти аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өнөрхөн телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Утаг 21 телевизийн орон нутгадх инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг цаг алдалгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 97